Сайн уу хүүхдүүдээ? Өөхөө багш нь байна. Есүс бидний төлөө загалмай дээр үхээд 3 хоногийн дотор дахин амьдсан. Тэгээд шав нартаа онцгой тушаалыг өгсөн. Тэнгэр газар дээрх бүхий л эрх мэдлийг би та нарт өгье. Та нар явж бүх үндэстнүүдийг дагалагч болгох тун. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж миний та нарт зааж өгсөн бүгдийг зааж сурга. Үнэхээр хэцүү тушаал биш гэж үү? Шав нарын хүчээр бол хэцүү шттэ. Харин Есүс шав нартаа ариун сүнсийг заавал өгнө хэмээн амлав. Ариун сүнс ээ? Өнөөдөр ариун сүнс хэрхэн ажиллаа хийдэг талаар ярьж өгье. Есүс Тэнгэр өөд одохын өмнө ариун сүнсийг өгнө хэмээн амласан юм. Ерүсалимыг орхин яв. Йохан усаар баптизм хүртэнэ. Харин тэр өдөр болоход Есүс ариун сүнсээр баптизм хүртэх болно. Петр болон шав нар нь тэр тушаалын дагуу Ерүсалимд хүлээсэн. Ерүсалим чинь Есүсийг алсан газар штэ. Тэд зугтах хэрэгтэй юм биш үү? Тэгээд дээгүр өнгөрөх баярын өдөр I love Jesus. Hallelujah. 神様、一緒に行ってください。 How are they speaking those languages? Олон хэлээр ярьдаг болж байгаа мó? Ариун сүнсийн хүч юм. Ариун сүнсийг авсан Петр болон шав нар нь хүчтэйгээр Есүсийг тунгалж тэр бол Бурхны хүү, аврагч Христ юм. Үгүй. Тэгвэл бид нар яах ёстой юм бэ? Та нар гэмшиж Есүс Христийн нэрээр баптизм хүртэж гэм нүглээ уучлуулбал та нар ариун сүнсийг хүлээн авнаа. Энэ үгийг сонсоод хүмүүс баптизм хүртэж Есүс Христийг хүлээн авсан хүмүүс 3000 гаруй болов. 3000 хүнүүд ээ. Загасчин байсан Петр тийм номлол хийн гэж үү? Ариун сүнсээр дүүрвэл бүх зүйл боломжтой штэ. Петр болон Йохан сүмд орж ирэх үед насан туршдаа сумгаа байсан нэгэн хүн байв. Хөөй. Алт мөнгө өгөөч. Нааша харагтун. Юу хийх гэж байгаа? Арай! Надад мөнгө болон алт байхгүй. Үүнийг би чамд өгч чадна. Назарын Есүс Христийн нэрээр бос алхахтун. Би босож явж чадаж байна. Би алхаж байна. Эзнийг магтъя. Би гүйж байна. Халелуя. Одоо шав нар хүндэд өвчин эдгэж байгаа байх нь. Ариун сүнсийг хүлээн авсан Петр болон шав нар эзний үгийг заах ажилд улам шамдаж байв. Христ итгэсэн хүмүүс өөрсдийн хөрөнгөө зарж бусадтай хуваалцаж эхлэв. Мөнгө хувааж өгсөн гэж үү? Энэ нь одоо бидний явж байгаа цуглаан болох анхны чуулганыг үүсгэв. Тэгээд 7 анхлагчийг сонгон чуулганы ажлыг хариуцуулав. Тэр дунд Стефан агуу ажлуудыг болон тэмдгүүдийг үлдэж байв. Стефаныг өргөнд оруулж тэрхэн Бурхныг доромжилсан. хурлын өмнө барин авчрав. Энэ хүн баригдаж ирсэн хүн адил, Тэнгэр элчтэй адил юм. Стефан, чи Бурхныг болон Мосег доромжилсан үнэн биз дээ? Та бүхэн Бурхныг бидний өвөг Авраам хараанд орохын өмнө алдрын Бурхан түүнд харагдаж. Стефан Авраамын үеэс эхлэн ажиллаа хийсэн Бурхны тухай ярьжээ. Одоо та нар алуурчин болжээ. Та нар Тэнгэр элчийн дамжуулсан хуудийг хүлээн авсан ч сагсангүй. Юу гинэ? Бас л уурын хүрхэнтэй. Хурдан муу залгийг чулуугаар чулууд. Энэ хувцсыг авч бай. Ойлголоо. Бүх хувцсыг надад өгөөд тэр муу залгийг чулуугаар чиж жал. Ашгүй дээ. Төвний хурдан тонилго.
Орхныг доромжлогнэ. Хоордоо бурууга хүлээ. Эзэн Есүс минь сүнсийг минь өөртөө аваач. Эзэн тэдний нүглийг тэдэн дээр бүү буулгаач. Юу вэ? Өгчихөж байгаа юм уу? Стефан харамсалтайгаар анхны амиа өргөгч болов. Бүгдийг нь бар. Үүнээс хойш Иерусалимд байгаа цуглаанууд хавчлагад орж элч нар бүх дэлхийд даяар тархав. Самарт сайн мэдээг тарааж байсан Филиппт эзний тэнгэр элч үзэгдэн өмнө зүг рүү яв гэж айлдав. Яа, үнсэн ч юусаа ойлгохгүй юм. Ямар утгатай юм болоо. Яаж эндэрсэн юм бэ? Тэрийг гүйцээд оч. Одоо уншиж байгаа чинь ямар утгатайг ойлгож байна уу? Би Этиопийн хатан хаанд үйлчлдэг хүн. Мөргөл оргод буцаж явж байна. Гэхдээ энэ ямар утгатай болохыг ойлгохгүй байна. Хамт суугаач. За. Филипп Исаагийн үгнээс эхлэн Есүсийн тухай сайн мэдээг дамжуулав. Оо. Бэж гисэн баптизм хүртэж чадах болов? Мэдээж ин хэрэг. Филипп Этиопийн тайган амбанд баптизм хүртэв. Ариунс самыг нь удирдах өгсөн байх нэ. Тэгэлгүй яах вэ? Хавчлагад өртсөн итгэгч нар тарж явсан газар бүртээ эзний тухайд тунхаглав. Есүсийн тухайд ярьж байсан бүх хүмүүс цухтаа далга болжээ. Дамаск руу барихаар явцгаая. Явцгаая. Бүгдийг барихаар явъя. Саул, чи юунд намайг хавчин вэ? Эцэг. Та хэм бэ? Би чиний хавчиж байгаа Есүс байна. Саул 3 өдрийн турш юу ч гарч чадалгүй юм идэж уухгүйгээр зөвхөн залбирав. Эцэг. Хөөрхий дөө. Эзэн Дамаскт байгаа Ананад угаалдав. Эзэн минь Саул руу яв. Яагаад? Очоод байрны үсттэй? Эзэн тэр чинь бидний байргаар ирсэн хүн. Яв. Тэр миний нэрийг хариу үндэстэн гэрчлэгээр сонгосон миний зарц. Эзэн минь. Анания эзний тушаалын дагуу Саул дээр очиж залбирч өгөв. Тэр хүн намайг илгээсэн таны нүдийг нээж ариун сүнсээр дүргэж хүлээ авах хэмээн алдав. Миний нүд харж байна. Миний нүд харж байна. Ариун сүнсний хүч чадал гайхалтай юм аа. Тийм ээ. Харанхуй дунд эзэнтэй уулзсан нүдэн нэгдсэн Саул Паул болж өөрчлөгдөн Есүсийг эзэн хэмээн тунхаглах болов. Хүүхдүүдээ ариун сүнсийг хүлээн авсан Паул одоо эзний сайн мэдээг тараагч болжээ. Явцгаая. Есүсийн сайн мэдээг тараахаар. Let's go! I'm Paul. Есүс итгэгч хүмүүсийг авчижсэн Паул би. Миний өмнө гарч ирсэн тэр бол Есүс Христ. Миний нүд сохорч хайрын бас дахин нүдэн дахин нэгдэн эзэн миний дотор орж ирсэн. Есүс бол бидний эзэн үнэхээр Бурхны хүү. Хаач байсан эзний дамжуулан миний нэр бол Паул. Би эзэн доктор чөлөөтэй Есүсийн хайрыг мэдэн сайн мэдээг дамжуулахын тулд дэлхийн хязгаар хүртэл явна. Есүс, 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 G-E-S-U-S, эзний хайрыг дамжуул. Сайн мэдээг мэдээгүй тэдний зүрх сэтгэлд нь хов. Би бол Паул, aka Саул, aka Паул. Ром дуулагддаг миний нэр Ич Паул. Миний нэрийг таньдаг хүмүүс мэдэх хэрэггүй зөвхөн эзэн Есүс Христийн нэрийг зөвхөн таны зүрх сэтгэл жинхэнэ модон заагаш мэг үрэн явсан Голгота тэнгэрт очсон Есүс ус болон цус аварсхан 3 өдрийн дотор амьсан агуу гахалтай нүгэлтэй хүмүүсийн толгойж байсан харин одоо би шинэ хүн. Есүс, Есүс, Есүс.
Библийн ишлэл цээжлэх цаг. Бурхны үг намайг гисэн хайр хөгжилтөөр цээжилгээ. Өнөөдөр цээжлэх ишлэл бол 1 2 3 go. Яохан номын 1-ийн 12 дугаар ишлэл. Яохан номын 1-ийн 12 Хайр дахиад. Яохан номын 1-ийн 12 дугаар ишлэл. Яохан номын 1-ийн 12 Let's go. Хайрын өөрийн хүлээвсэн болгон дөөрийнхөө нэрэндээ гэрчдэг. Тэр Бурхны хүүхэд болох эрхийг өглөө. Хайрын өөрийн хүлээвсэн болгон дөөрийнхөө нэрэндээ гэрчдэг. Тэр Бурхны хүүхэд болох эрхийг өглөө. Одоо жаахан амархнаар хайрын өөрийн хүлээвсэн болгон дөөрийнхөө нэрэндээ гэрчдэг. Хайрын өөрийн хүлээвсэн болгон дөөрийнхөө нэрэндээ гэрчдэг. Тэр Бурхны хүүхэд болох эрхийг өглөө. Let's go. Хайрын өөрийн хүлээвсэн болгон дөөрийнхөө нэрэндээ гэрчдэг. Тэр Бурхны хүүхэд болох эрхийг өглөө. Хайрын өөрийн хүлээвсэн болгон дөөрийнхөө нэрэндээ гэрчдэг. Тэр Бурхны хүүхэд болох эрхийг өглөө. Хайрын өөрийн хүлээвсэн болгон дөөрийнхөө нэрэндээ гэрчдэг. Тэр Бурхны хүүхэд болох эрхийг өглөө. Хаа нэгтээ тансаг анхлан мөн үнэртэй байх чинь энэ гарцаагүй Есүсийг тэгдэг хүүхдүүдээс үнэртэй үнэр юм. Гарцаагүй Хис шавгийн хүүхдүүд та нараас маань үнэртэй үнэр юм. Өнөөдрийн номлол дээр ч мөн Есүсийн анхлан үнэрийг тээгч нэгэн хүний тухай үзнэ. Тэр хэн бэ? Хамтдаа номлолоо сонсцгоё. Дахин амьлсан Есүс дагалдагч нартаа ариун сүнсийг илгээж өгнө хэмээн амласан. Тэгээд Есүс тэнгэрт өргөгдөн одсноос хойш хэсэг хугацааны дараа дагалдагч нарт амлалтынхаа дагуу ариун сүнсийг илгээж өгөв. Ариун сүнсээр дүүрсэн дагалдагч зоригтойгоор Есүсийн тухай тунхаглах болов. Тэгээд Иерусалим хотод Есүст итгэдэг хүмүүсийн тоо баг багаар нэмэгдсээр эхлэв. Иерусалимийн цуглаанд бусдын туслалцаа шаардлагатай хүнд хэцүү амьдралтай хүмүүс ч мөн их байдаг байлаа. Гэтэл Есүсийн дагалдагчид нийт 12 хүнээс өөр байсангүй. Бурхны үгийг дамжуулах, залбирах, хүнд хэцүү хүмүүст мөн туслах хэрэгтэйгээд иймд Иерусалим цуглаанаас дагалдагч нарт туслахаар 7 үйлчлэгчийг сонгож авсан юм. Хүмүүс дундаас итгэл болон хайраар дүрэн 7 үйлчлэгчийг сонгож гинэ. Тэдний дундаас Стефан мэрэгэн ухаантай хийгээд ариун сүнсний тусалцаатайгаар Бурхны үгийг дамжуулдаг нэгэн байв. Мөн Бурханаас өгөгдсөн хүчээр асар олон хүмүүсийн өмнө гайхамшигыг хийгээд нүд алмайрам олон ажлыг хийдэг хүн байв. Харин ахлах дахилчид ийм Стефаныг үзэн ядаж эхлэв. Тэгээд зогсохгүй тэд Стефаныг хилсээр гүтгэн хэлмэгдүүлдэг байлаа. Энэ Стефан бол Бурхны үгийг үл тоомсордог, Бурхныг хараадаг нэгэн мөн. Стефан нь ямар гэм нүгэл үлдээгүй хатал хилсээр гүтгэгдэн шүүхийн өмнө чирэгдэж очив. Стефан ахлах дахилч нар энэ хүмүүсийн ярьж байгаа үнэн үү хэмээн асуусан боловч огтхонч шалтак хэлсэнгүй. Харин ч бүр илүү зоригтойгоор Есүсийн тухай тунхаглаж гин. Хүмүүсээ Бурхан бидний үг дээдсээс эхлэн манай ард түмнийг аварч удирдан дагуулж ирсэн. Мөн бидний тэгтлээ хийх хүлээж байсан Месиа бол Есүс юм. Гэтэл та нар бүгд тэр Есүсийг загалмай цовдлон алсан. Өөрсдийнх нь хэргийг нэгэнгүй тооцсонд юудайчууд үстэй толгой нарзах мэт дуурлав. Ингээд юудайчууд Стефаныг хотын хэрмнээс гадагш гүцгэрч гарав. Тэгээд хүнд чулуугаар түүнийг чулуудаж гарав. Гэтэл Стефан үйлчлэгч тэдгээр хүмүүсийн эсрэг шалтак хийгээд хариу үг хэлэлгүйгээр тэдний төлөө өвдөг сүгдэн Бурханд залбирсан. Яг л Тэнгэр элчлуугаа адил харагдав. Химэн Библиэд бичигдсэн байдаг. Эцэст нь Стефан үйлчлэгч чангаар Бурхан минь та тэднийг өршөөгөөч, тэднийгч бас Есүст итгэхэд туслаач химэн залбираад Бурханы тэнгэрт одсон юм. Хайртай хүүхдүүдээ, Стефан үйлчлэгч өөхөх хүртлээр Есүсийг зоригтойгоор тунхагласан. Стефаны үхлээс үүдэн Иерусалим дахь итгэгчид нэг газараа бөөгнөрөн амьдралгүйгээр Юудэ болон Самар гих мэт олон аймагуд руу тархсан.
Тэгээд очисон газар бүрээ сайн мэдээ тарааж амьдарч эхэлсэн. Стефан үйлчлэгчийн үхлээр дамжуулан Есүсийн анхлан мөнөөр илүү өргөн уудам газарлуудад өмнөхөөсөө илүү олон хүмүүст тархан хүрсэн. Анхлан мөнөр газар бүрт анхлан үнэртдэгтэй адилхан хайртай хүүхдүүдээ та нар ч бас Есүсийн анхлан мөнөрийг тээгч хүүхдүүд мөн үү? Та нар ч мөн Стефаны үйлчлэгчийг зоригтойгоор Есүсийг дамжуулсаар байна уу? Та нарыг явсан бүхий л газар гэр бүл, цэцэрлэг, сургууль чинь хүүхдүүд та бүгдээр дамжуулан Есүсийн анхлан мөнрээр дүүрэн газар болоосоо хэмээн өрөөж байна.